Энэ 5 жилийн үндсэн чиглэл дээр бол нэлээд тийм эсрэг байр суурьтай байсан. Ажил хийж чадаагүй. 5 жилийнх нь үр дүн 50%-тай. Урт хугацааныхаа стратеги төлөвлөлтөд уялдаагүй. Монголын хөгжлийн бодлого төлөвлөлтөөний удирдлагын тухай хуулийг зөрчсөн. Гэт олон асуудлуудыг хөндсөн. Ерөнхий сайдд бас чуулганы танхимн дээрээс хэлсэн. За үүнтэй холбоотойгоор манай аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны дарга Тэмүүлэн дарга бас энэ улсын хурл чиглэл өгөх тогтоолын төслийг санаачлаад энэ дээр бас нэлээд тийм дөрвтэй сайн юмнууд орж ирсэн байна гэж магтмаар байна. Ялангуяа энэ бас нэг хуулийг мөрдүүлсэн дунд хугацааныхаа төлөвлөлтийг бас бодиттой хийчихье. Тэрнтэй уялдуулсан 5 жил, 4 жилийнхэн төсвийг ингэж харчихъя гэсэн асуудлуудыг оруулж ирсэн байсан. Тэгээд дэмжиж байгаа. Яг энэ байдлаар цаашаа явахгүй бол Монгол улс хуйлгүй юм шиг явж байгаа. Ханбаатар гишүүний хэлээд байгаа бас үнэн шүү дээ. Улсын хурл одоо сүүлийн үед энэ засгийн газрын хуулийн хэлтсийг бид нар ажиллаж байна. Хууль зөрчиж асуудлуудыг одоо хуулийг хуулиар одоо зөрчиж оруулж ирдэг. Тэгээд их хурлын гишүүдийг шахдаг болохгүй байна. Заавал энийг шийдэх ёстой гэж оруулж ирдэг ийм л орчлоо л та. Уул нь бид нар чинь энэ засгийн газартаа ажлыг гүйцэтгэх засаглалтаа хариуцлага нэхэд сууж явах ёстой. Иргэдэд төлөөлөө сууж байгаа их хурлын гишүүд шин. Тэгээ сүүлийн үед нөхцөл байдал ерөөс ийшээ орчлоо. Тэгээ энийг засаж залруулах ёстой. Хуулиа мөрддөг байх ёстой. Стратеги төлөвлөгөөндөө уйдсан дунд хугацаатайгаа уялдсан 5 жил, 4 жилийн төлөвлөгөөд явах ёстой. Тэгээд энэ дээр бол цаашаа дэмжиж байгаа. Тэгээд их хурлын эрхэм гишүүд минь энэ засгийн газар чиглэлд өгөх хурлын тогтоолын төслийг дэмжиж өгөөрэй гэж та бүхнээс хүсгэсэн юм аа. Баярлалаа.